Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинг бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа. Ингэхдээ хоёр улс зөрчил маргаантай асуудлуудаа шийдвэрлэж харилцаагаа сайжруулах ёстой гэдэг дээр байр суурь илэрхийлсэн байгаа юм. За бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотоос CGTN-ийн сурвалжлагч Юнфэ мэдээлнэ. Энэ бол дэлхийд дахны анхаарлыг татсан гар барилт. Хятад Америкийн нэгдсэн улсын харилцаанд шинэ удас нэгдэж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинг, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нар бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө уулзаж, дэлхийн хоёр том эдийн засаг хэрхэн хамтдаа дэлхийд дахинд итгэл төрүүлэх, тогтвортой байдлыг бий болгох талаар ярилцлаа. Хятад улс хоёр талд харилцаагаа илүү гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх нөхцөл бүрдүүлэхийг уриалж байна. Дарга Ши Жинпинг ерөнхийлөгч Дональд Трампад Хятад Америкийн харилцааг удирдах, чиглүүлэх хариуцлагыг бид хоёр хамт үрж байна гэж хэлсэн байна. Энэхүү дээд хэмжээний уулзалт хоёр талын төлөөлөгчдийн ээлж дараалан хийсэн худалдааны хилцээрийн дараа болж байна. Хамгийн сүүлийн хилцээгээр хоёр тал тохиролцож, Америкийн нэгдсэн улс 24% харилцан тарифыг нэг жилээр сунгаж түтгэлзүүлэх, Хятад улс үүний хариуд өөрийн хориг арга хэмжээнд тохируулга хийхээр болсон байна. Аз нумхан далайн бүсийн бизнесийн тэргүүнүүд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засагт асар их боломжийг нээж өгнө гэж үзэж байна. Бизнесийн удирдагчид сүүлийн жилүүдэд маш олон тодорхойгүй байдлыг даван туулж, тэдгээрийг шинэ боломж болгон хувиргаж чадсан. Харин одоо дэлхийд дахинд худалдааны нөхцөл байдал эргэн тогтворж байна. Хятад улсын хөгжил бодит туршлага дээр тулгуурсан бол Америк нэгдсэн улс шинжлэх ухааны хөгжүүлэлт, зохион байгуулалтын судалгаанд төлхөө анхаардаг. Энэ хоёрын нэгдэл хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгож байна. Эдийн засгийн тоон үзүүлэлтээс харахад Хятадын эдийн засаг энэ оны эхний 9 сард 5.2% өсөж, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт 4% нэмэгджээ. АПЕК-ийн 2025 дээд хэмжээний уулзалтад Ши Жинпинг оролцсноор Хятад улс Аз номхон далайн бүсийн тогтвортой өсөлт, хамтын хөгжилд тууштай үнэнч байгаагаа дахин харууллаа. Жао Юнифэй, CGTN, Бусан хот, бүгд найрамдах Солонгос улс. За ийхүү дэлхийд дахинд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр улсын төрийн тэргүүд уулзалтаа дуусгаж, Дональд Трамп нутаг бутсан бол Ши Жинпинг үргэлжлүүлэн Гёнжо хотноо Аз номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтанд оролцлоо. Энэхүү чуулганд оролцож байгаа АПЕК-ийн хамгийн том эдийн засагтай улсын хот Хятад улсын төрийн тэргүүн эдийн засгийн даяаршлыг дэмжиж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалжээ. Бүгд найрамдах Солонгос улсад болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жинпинг улс орноо чөлөөт худалдааны системийг хамгаалагч хэмээн тодорхойллоо. За энэ нь тэрээр олон улсын бүтээгдэхүүний тарифыг огцом өсгсөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын үйлдэлд шууд хариу өгсөн хэрэг юм. За Ши Жинпинг ханган нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахыг уриалж, Америк нэгдсэн улсын хангамжийн сүлжээг Хятадаас тусгаарлах оролдлогыг эсэргүүцэв. За тэрээр мөн бусад улс оронтой хамтран ногоон үйлдвэрлэл болон цэвэр эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. За АПЕК нь дэлхийн хүн амын 40%-ийг дэлхийн худалдааны талаас илүү хувийг төлөөлдөг. За тиймдээ Ши Жинпинг АПЕК-ийн хүрээнд бүс нутгийн хэд хэдэн удирдагчтай уулзалт хийв. Баасан гарагт тэрээр Японы ерөнхий сайд Санае Такеичитэй уулзаж, хоёр орны харилцааг зөв чиглэлд ахиулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Хятадын Синхуа агентлагийн мэдээснээр Ши Жинпинг Хятад Японы харилцааг зөв чиглэлд урагшлуулахын тулд Японы ерөнхий сайд Такеичитэй нээлттэй байнгын харилцаа холбоо тогтооход бэлэн байна гэж хэлсэн байна. Такеичи нь барууны үзэлтэй үнсэрхэг байр суурьтай улс төрч гэж Хятадын хэвлэлүүд тодорхойлдог бөгөөд тэрбээр маргаантай Ясукуны сүмд өмнө нь зочилж байсан. Энэхүү сүм нь 19-р зуунаас хойш дайн дэм өргөцсөн 2.5 сая Япон хүний дурсгал зориулсан бөгөөд тэдний дунд дэлхийн 2-р дайны үеийн гэмт хэрэгтнүүд ч мөн багтдаг тул Зүүн Азийн улс төрийн эмзэг асуудалд тооцогддог. За цааш Ши Жинпинг бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ли Жимёнг, Канадын ерөнхий сайд Марк Карнитэй анхны аль биесны уулзалтаа хийж худалдаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэ нь хоёр орны удирдагчдын 2017 оноос хойших анхны дээд түвшний хэлэлцээ юм.
АПЕК-ийн энэ удаагийн уулзалтад 21 улс орон бүс нутгийн эдийн засгийн төлөөлөгчид оролцож, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны чөлөөлөлт, мөнхөн амын хөгжрөлт, хиймэл оюуны ажлын байранд үзүүлэх нөлөө зэрэг нийтлэх сорилтуудыг хэлэлцсэн юм. Үүний цаана үлдэж байгаа боловч хинч ил тод ярихгүй байгаа гол асуулт бол АПЕК Америкийн нэгдсэн улс хятадын өрсөлдөөний эрэнд хэрхэн тогтвортой тэнцвэртэй байр суурийг хадгалах вэ гэдэгт байгаа юм. Ийхүү 2025 оны АПЕК-ийн дэд хэмжээний уулзалт өндөрлөж байна. За тэгвэл эх оны буюу 2026 оны АПЕК-ийн дэд хэмжээний уулзалтыг Хятад улсын Шинжаан хот зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан байна. Энэ сүүлийн 40 жилд өсрөнгөө хөгжиж, Хятадын инновацийн хотоо гэгдэг болсон энэхүү хотын хот түүхэн мөч яахаар аргагүй мөн. Сэжитэний сурвалжлагч Шиуха Шинжаан хотоос бидэнтэй холбогдож байна. Шинжийн хот 2026 оны АПЕК-ийн дэд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхээ албан ёсоор хүртэлээ. Энэ бол Хятадын гадаад худалдаа нээлттэй бодлогын цонх болсон хотын хувьд түүхэн мөч юм. Нэгэн цагт жижигхэн загасчны тосгон байсан энэ газар хэрхэн дэлхийд танигдсан инновацийн хот хэрхэн болж чадсан бэ? Үүнд хариу өгөх тоо баримтууд тодорхой. Судалгаа хөгжлийн зардлаараа улсын хэмжээнд тэргүүлж Huawei, Tencent, BYD зэрэг дэлхийн авраг компаниудыг төрүүлсэн Шинжийн өнөөдөр Хятадын гадаад худалдааны төв хот болжээ. Харин энэ амжилтын нууц нь юу вэ? Үүнийг бид жинхэнэ мэрэгжилтнүүд өөрөөр хэлбэл Шинжээний иргэдээс тодрууллаа. Шинжээн АПЕК-ийг зохион байгуулах бүрэн эрхтэй. Хотын хүч чадал нь технологид оршдог. Huawei, DJI зэрэг компаниуд Хятадын инновацийг дэлхийд харуулж байна. Шинжлэл нээлттэй бодлогын ачаар Хятадын өнцөг булан бүрээс хүмүүс энд сугларсаар байна. Тэдний хамтын хүчин чармайлт Шинжээнийг өнөөгийн өндөрлөгт хүргэсэн. Шинжийн бол залуу бүтээлч хот. Энд бүх зүйл инновац, шинэ үеийн бүтээлч залуусын ачаар бүтдэг. Үйлдвэрлэлийн төв бус нутгийн хувьд Шинжээнд бүрэн хөгжсөн аж үйлдвэрийн сүлжээ. Дэлхийн худалдаатай нэгт холбоо авиаснуудад дэмжих хүчрхэг бодлоготой. Жижигхэн загасчны тосгоноос дэлхийн инновацийн төв болон хувирч одоо АПЕК-ийн уулзалтыг зохион байгуулах газар боллоо. Дэлхийн анхаарал Шинжээнийг чиглэж байгаа энэ үед 2026 онд бичигдэх түүхийн дараагийн бүлгийг бид тэсэн ядан хүлээж байна. Ши Жинпин Дональд Трамп нар АПЕК-ийн 2025 оны дээд хэмжээний уулзалтад зэрэгцэн 6 жилийн дараах анхны хоёр талд уулзалтаа хийж, энэхүү харилцаагаа сайжруулахаар амлацгаасан. Тэгвэл АПЕК-ийн уулзалт дууссан даруйд Украины дайны улмаас Америк улстай харилцаа тааруу болоод байгаа Орос улбаны улсын ерөнхий сайд Михаил Мишустин Хятад улсад 2 өдрийн турш айлчлал хийж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байгаа гэдгийг илэрхийллээ. Оросын ерөнхий сайд Михаил Мишустинтэй Хятадын Ханчжоу хотод айлчилж, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр Хятад ба Орос нь итгэлцэл дээр суурилсан сайн хөрш, сайн түншүүд Хятад улс бол Оросын хөгжлийн стратеги уялдуулах олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Мөн уулзалтын дараа талууд хоёр улс нэг талын хориг арга хэмжээнд хамтран хариу үзүүлэх байр сууриа илэрхийллээ. Тухайлбал Хятадын гадаад хэргийн яамнаас мигмар гарагт нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд аливаа улс эвсэл улсуудын бүлэг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг үл харгалзан нэгдлийн албадлагын арга хэмжээ авах нь хууль бус бөгөөд ийм арга хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж дурджээ. Түүнчлэн хоёр тал дэлхийн эдийн засгийн тодорхой салбаруудад монопол давмгай байр суурь ашиглан бусад улсад шахалт үзүүлэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж онцолсон бөгөөд Америкийн нэгдсэн улсыг нэр дурдалгүйгээр хандаж үг хэлсэн нь энэ гэж хэлж болно. Учир нь энэхүү мэдэгдэл нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд өрнөж буй дайныг зогсоох оролдлогын хүрээнд Орос улбаны улс болон уг улстай хамтран ажиллаж буй этгээдүүдэд шинэ хориг 2 дахь тариф ногдуулахаа зарласан юм. Харин Хятад улс Америкийн хоригоос үл хамааран Орос улбаны улстай харилцаа холбоогоо хадгалж үлдээд байгаа улс юм а. Хятадын дарга Ши Жинпин мигмар гарагт Бээжинд ерөнхий сайд Мишустинтэй уулзаж энерги, хөдөө аж ахуй, сансрын салбар, дижитал эдийн засаг, ногоо хөгжлийн чиглэлүүдэд хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүлсэн. Мишустин энэ айлчлалаараа хоёр улсын харилцааг хөрөнгө оруулалт хамтарсан төслийн хүрээнд өргөжүүлэхийг зорж байгаа юм. Кремлийн зүгээс Мишустины айлчлалыг Оросын эсрэг барууны хоргийн дарамт нэмэгдэж Хятадтай хийж буй худалдаа саарч буй үед онцгой ач холбогдолтой гэж тодорхойлжээ. Путин шинээр 2022 оны 2 дугаар сард хязгааргүй түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш Орос улс Хятадтай худалдаа эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоргийн нөлөөг зөөлрүүлэхийг зорж байгаа боловч
сүүлийн саруудад хоёр улсын худалдаа буурах хандлага ажиглагдаж байгаа юм байна. Тухайлбал 9-р сард Хятадын Орос руу хийсэн экспорт жилийн дүнгээр 21%-аар буурсан бол Оросоос Хятад руу импорт 3.8%-аар өссөн ч үүний өмнөх сард 17.8%-ийн уналт өссөн юм а. Өргөжлөлн та бүхэн Хятад улсын эдийн засагт болж байгаа онцлог үйл явдлуудаас мэдээлнэ. Та тэгэхээр Хятадын түүхийн эдийн бөөний үнийн индекс 10 дугаар сард 6 дахь сардаа дараалан өссөн байна. Энэ талаар Хятадын логистик худлан авалтын холбооноос мэдээлж байгаа юм. Энэ Хятадын дотоодын үйлдвэрлэл түүхийн эдийн эрэлт доктортой нэмэгдэж байгааг харуулж байна. Хятад улсын бөөний түүхийн эдийн зах зээлийн нөхцөл байдлыг илтгэх индексийн үзүүлэлт 10 дугаар сард 113 болсон нь сарын дүнгээр 1.2%-аар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь 6 дахь сардаа дараалан өссөн хэрэг юм а. Холбооны мэдээлснээр энэхүү өсөлтөнд бизнесийн итгэл нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогод үр дүнгээ өгч, дэлхийн худалдааны хурцдмал байдал намжиж байгааг харуулж байна. Нийтдээ 50 нэр төрлийн гол бүтээгдэхүүнээс 16-ийнх нь үн өссөн баг юм. Үүнээс зэс 6.9%, гофрон цаас 6%, коксчих нүрс 6%-аар өсжээ. Салбараар нь авч үзвэл өндөр технологийн эрэлт нэмэгдсэн, уламжлалт улирлын овил үйлдвэрлэл ихэлсэн, мөн Индонезийн зэсийн уурхай болон Исландийн хөнгөн цагааны үйлдвэрт гарсан ослын улмаас нийлүүлэлт тасалдсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр хар төмөрлөг бус металлын дэд индекс сарын дүнгээр 3.5%-аар өссөн байна. Түүнчлэн барилгын салбарын бага зэргийн сэргэлт нь эрдэс бүтээгдэхүүний үнийн дэд индексийг 0.7%-аар нэмэгдүүлж өмнөх саруудын сулралтыг нөхсөн байгаа юм а. Харин эрчим хүч болон химийн бүтээгдэхүүний дэд индексүүд тус 1.3, 3.1%-аар буурсан байна. Үүнд олон улсын газрын тосны үнийн уналт зэрэг гадаад хүчин зүйл нөлөөлжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр 10 дугаар сард өндөр технологийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, мөн хэрэглээний барааны салбарын доктортой өсөлт, түүнчлэн Америк болон Хятадын эдийн засаг худалдааны яриа хэлэлцээний эерэг уур амьсгал, Америкийн холбооны нөөцийн сангийн 2 дахь удаагийн бодлогын хүүгийн бууралт зэрэг хүчин зүйлүүд нь аж ахуй нэгжүүдийн итгэлийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн үйл ажиллагааг тэлэхэд түлхэж цасан байна. Шанхайд энэ сарын 5-наас 10-ны хооронд олон улсын импортын экспо зохион байгуулагдаж байна. Экспогийн өмнөх өдөр Хятадын худалдааны сайд Ван Вэнтао, ерөнхий сайд Ли Цянар улсынхаа импортын хэмжээг нэмэгдүүлэх шинэ санаачлага эхлүүлж байгаа гэдгээ мэдгдлээ. Хятад улс мигмар гарагт бүгдэд нээлттэй том зах зээл Хятадд экспортол гэх нэртэй шинэ санаачлага зарлажээ. Сүүлийн жилүүдэд Хятадын үйлдвэрлэсэн бараа дэлхийн зах зээлд улам нэмэгдэж байгаа боловч тус улсын импортын өсөлт саарсан хэвээрээ байгаа юм. Энэ байдал нь гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг үүсгэж нэг талаас гадаад орнуудад худалдааны дарамт, нөгөө талаас дотоодод дефляцийн эрсдэл бий болгож байгаа гэж эдийн засагчид үзэж байна. Тэгвэл Хятадын худалдааны сайд Ван Вэнтао тус хөтөлбөрийг жилийн турш 5-аас 6 улс оролцсон 10 том арга хэмжээ зохион байгуулах, ингэснээр Хятадыг дэлхийн хамгийн том экспортын чиглэл болгон хөгжүүлэх зорилготой гэлээ. Энэхүү мэдээллийг тэрээр Шанхай хотод ерөнхий сайд Ли Цяны оролцсон ёслолын үеэр 11-р сарын 5-наас 10-ны хооронд болох Хятадын олон улсын импортын экспогийн өмнөхөн зарласан байгаа юм. Уг үзэгслэн Хятадын дарга Ши Жинпин 2018 онд анх санаачилж Хятадын чөлөөт худалдааг дэмжих зорилгоор байгуулж байсан. Гэвч өнгөрсөн жил Европын худалдааны танхим энэхүү арга хэмжээг жижиг дунд бизнесийг дэмжих бодит платформ гэхээсээ илүүтэй улс төрийн үзүүлэн хэмээн шүүмжилж Хятадын Европын улс орнуудтай хийж байгаа худалдааны ашиг нэмэгцээр байгааг хэлж байв. 2025 онд Хятадын худалдааны ашиг 2024 оны 1.80 $, дээд амжилтаа давна гэж шинжээчид таамаглаж байна. Үүнд Америк нэгдсэн улсын өндөр тарифын улмаас Америк нэгдсэн улс руу чиглэсэн экспорт огцон буурсан ч Европ, Зүүн Өмнөд Аз, Африк зэрэг зах зээл рүү хямд үнээр гаргаж зах зээлийн байр сууриа хамгаалж байгаа нь гол нөлөөтэй хажээ. Жишээлбэл 2025 оны 9-р сард Америк нэгдсэн улс руу хийсэн экспорт өмнөх оноос 27%-аар буурсан бол Европын холбоо руу 14%, Зүүн Өмнөд Аз руу 15.6%, Африк руу 56.4%-аар тус өссөн байна. Ийхүү Хятад улс дэлхийн нийлүүлэлтийн төв байр сууриа хадгалж байгаа нь энэ юм. Гэсэн хэдий ч эрэлтийн хувьд хангалтгүй хэвээрээ байна гэж эдийн засагчид дүгнэж байна. Тиймээс Хятадын хувьд импортоо нэмэгдүүлэх энэхүү шинэ санаачилга нь гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, дотоод эдийн засгийн сэргэлтийг урамшуулах гол алхамд тооцогдож байна. Өнгөрсөн 15 хоногийн турш Хятадын Гуанчжоу хотод 138 дахь удаагийн Хятадын импорт-экспортын яармаг буюу кантоны үзэсгэлэн болж мигмар гарагт өндөрлөлөө. Үзэсгэлэнгийн үеэр нийтдээ 25.6 тэрбум $, урьдчилсан экспортын гэрээ байгуулагджээ. Энэ удаагийн кантоны үзэсгэлэн яармаг нь Хятадын гадаад худалдааны итвэх шинэ санаачлага, инновацийн чадвар хүчтэй хэвээрээ байгааг илтгэлээ.
15 хоногийн турш үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн түүхэндээ хамгийн өргөн цар хүрээтэй болж оролцогчдын тоо, үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээгдэхүүний тоо аль аль нь шин дээд амжилтад тогтоожээ. Үзэсгэлэнд 75 мянган лангуу 4.6 сая төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдэж 223 улс бүс нутгаас 310 мянга гаруй худалдан авагч 32 мянга гаруй компани оролцсон байна. Олон улсын томоохон корпорациудын оролцоо мөн нэмэгдэж 400 гаруй компани 144 гадаад худалдааны төлөөлөгчийн газар энэхүү үзэсгэлэнд оролцсон байгаа нь тус арга хэмжээний олон улсын нөлөө улам өргөжөж байгааг харууллаа. Үзэсгэлэнгийн гол анхаарал татсан хэсэг нь ухаалаг үйлдвэрлэл, шинэ технологи байсан бөгөөд дотооддоо бүтээсэн ухаалаг робот, сэргээгдэх эрчим хүчний автомашинууд гадаад худалдан авагчдын сонирхлыг хамгийн ихээр татжээ. Худалдааны яамны гадаад худалдааны газрын орлогч дарга Лина үзэсгэлэнгийн дүнг өндрөөр үнэлж, кантон яамны амжилт нь хятадын гадаад худалдаа хүчтэй, инновацлог хэвээрээ байгаагийн тод жишээ гэж онцолжээ. Мөн дэлхийн тэргүүлэх худалдан авагчид мэргэжлийн бизнесийн төлөөлөл илт нэмэгдэж байгаа нь цаашид хятад улс өндөр түвшний нээлттэй бодлого, чанартай хөгжил, бүтцийн шинжилэлээр дэлхийн эдийн засгийн өсөлтөнд бодиттой хувь нэмэр оруулсаар байх болно гэдгийг харуулсан гэж үзэж байгаагаа хэллээ. Хятадын захиргааны бүсэд ордог Макаод 18 дахь удаагийн дэлхийн хятадын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалтанд 50 гаруй улс бүс нутгаас 4000 гаруй төрлийн байгууллагын төлөөллүүд, бизнес эрхлэгчид, судлаачид оролцож байгаа юм. Макаод болж байгаа 28 дахь удаагийн дэлхийн хятадын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтанд оролцсон бизнесийн удирдагчид хятадын эдийн засгийн чанартай хөгжилд итгэл найдвар дүүрэн байгаа гэдгээ илэрхийлж байна. Макаогийн худалдааны танхимаас зохион байгуулсан энэхүү чуулга уулзалт даваа гарагт нээлттэй хийж 50 гаруй улс бүс нутгаас 4000 гаруй төлөөлөгчийг оролцуулсан байна. Оролцогчдын дунд төр засгийн удирдлагууд, улс төрийн зөвлөхүүд, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид багтжээ. Чуулганы хүрээнд Гуандун, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн хөгжил, уламжлалт, анагаах ухааны инновац, соёлын аялал жуулчлал, үзэсгэлэнгийн эдийн засаг, орчин үеийн санхүү, мөн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг сэдвээр олон салбар форум зохион байгуулагдаж, хамтын ажиллагааны шин чиг хандлагыг хэлэлцсэн байна. 2025 он нь Хятад улсын 14 дахь 5 жилийн төлөвлөгөөний сүүлийн жил учраас бизнесийн хүрээнийхэн болон олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын хөгжлийн чиг хандлагыг бүрэн дэмжиж, тун удахгүй батлагдах 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөнд өндөр хүлээлттэй байгаа гэдгээ илэрхийлж байна. Үндсэндээ энэхүү чуулга уулзалтанд дэлхийд дахиндах хятадын бизнес эрхлэгчдийн сүлжээг бэхжүүлж, хятадын эдийн засгийн шин шатны хөгжлийг хамтран тодорхойлох зорилготой болж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт Хятад улсын шинжлэх ухаан, технологийн салбарт гарсан онцлог мэдээллүүдийг хүргэе. Хэмээл оюуны хурдтай хөгжилд түүнд зориулсан дэд бүтцийн ажил чухал тооцогдож байгаа нь мэдээж. Тэгвэл хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнийг ажилуулах дэд бүтцүүд баригдах эрчим хүчний асуудал хөндөгдөж байгаа. Тэгвэл Хятад улсын зүгээс томоохон дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргах гэж байна гэж Financial Times агентлагаас мэдээлж байна. Одоогийн байдлаар Хятад улсын талаас энэхүү мэдээллийг баталгаажуулж хариу мэдээлэл хийгээгүй байна. Хэрвээ хөнгөлөлт хэрэгжиж эхэлбэл энэ нь хиймэл оюуныг бүтээх өрсөлдөөнд Хятадын технологийн компаниудад том давуу тал болох юм. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү хөнгөлөлтөнд ByteDance, Alibaba, Tencent зэрэг компаниуд багтаж магадгүй баг гэлээ. Мөн Гансу, Guizhou, Өвөр Монгол болон дата төв олонтой мужуудын орон нутгийн сацаргаа дотоодын чип ашиглаж байгаа тохиолдолд тав хүртэлх хувиар цахилгааны үнийг бууруулах татаас олгохоор шийдвэрлсэн байна. Хэмээл оюуны салбарт шилдэг загвар хөгжүүлэхээс гадна хэн хамгийн хүчирхэг дэд бүтцийг эзэмшин тэрэнд том давуу тал бий болно гэж шинжээчид сануулж байгаа. Тэр ч утгаараа ChatGPT-г бүтээгч OpenAI компани, чип үйлдвэрлэгч болон клауд үйлчилгээ үзүүлэгч компаниудтай хэдэн зуун тэрбум $ын гэрээг үзгэлсээр байгаа юм. Тус компани хамгийн сүүлд Amazon-ы клауд үйлчилгээтэй 7 жилийн хугацаатай $38 тэрбум $ын гэрээг байгуулсан байдаг. Харин чипний технологийн хувьд зах зээлийн ихэнх хувийг Америкийн нэгдсэн улсад төвтэй компаниуд эзэлж байгаа бол Хятадын технологийн компаниуд төсөр өртөгтэй өрсөлдөхүйц хиймэл оюуны чипүүд нэвтрүүлж эхэлж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын зүгээс технологийн гигант Nvidia-г хамгийн сүүлийн үеийн хүчирхэг хиймэл оюуны график картуудаа Хятадд нийлүүлэхийг хориглоод байгаа. Энэ талаар өнгөрсөн 7 хоногт бүгд найрамдах Солонгос улсад болсон хоёр талын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэн гэсэн хүлээлттэй байсан боловч тэгсэнгүй. Энэ асуудлыг хөндөхдөө Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang Хятадын зах зээлдэх хувь хэмжээнд буурч байгааг сануулж байгаа юм. Сүүлийн үед Alibaba болон Baidu хиймэл оюуны загвараас сургахдаа өөрсдийн чипүүдэд ашиглаж эхэлж байгаа. Энэ бол Nvidia-гаас хэд хамааралтай болоод байгаа хиймэл оюуныг хөгжүүлэх явцад гарсан том дэвшилт тооцогдож байгаа юм а. Хятад улсын дэлхийн хамгийн том роботын зах зээлтэй роботын үйлдвэрлэл нь жил ирэх тусам асар их хэмжээгээр нэмэгдэж байгаа улс.
За тэгвэл давуу гарагт хятадын машин механизмын аж үйлдвэрийн холбооноос энэ оны эхний 3 улиралд хятадын робот үйлдвэрлэлийн салбарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 25% өссөн болохыг зарлалаа. Хятад улсын үйлдвэр мэдээллийн технологийн яамнаас гаргасан сүүлийн статистик мэдээллээр 2025 оны 1-ээс 9-р сарын хооронд нийт 595 мянган ширхэг аж үйлдвэрийн робот суйрлуулж 13.5 сая ширхэг үйлчилгээний робот үйлдвэрсэн байгаа нь өмнөх жилийн бүтэн дүнгээ давсан үзүүлэлт болсон байна. Роботын үйлдвэрлэл энхүү хурдтай өсөхийн зэрэгцээ гүйцэтгэл, чанарын түвшин мэдгэдэггүйд сайжирсан гэлээ. Хүнд даацын ажиллагаа, гагнуур, будгийн процесс зэрэг өндөр шаардлагатай салбарт дотоодын брендийн өндөр хүчин чадалтай аж үйлдвэрийн роботууд амжилттай боловсруулагдаж, өндөр зэрэглэлийн роботын зах зээлд байсан технологийн хоосон зайг нөхөж чадсан гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна. Мөн үйлчилгээний роботын үндсэн хэрэглээ болох цэвэрлэгээ, хүргэлт, боловсрол, entertainment, мөн мэс заслын хүрээнд зориулагдсан шийдлүүд огцом хөгжсөн байна. Мөн бүрэлдэхүүн хэсгүүдийн ажиллагааг хяндаг хөтөлбөр, ухаалаг, хянагч зэрэг гол бүрэлдэхүүн хэсгийн хөгжүүлэлтүүд томоохон дэвшил гарсан болохыг хэлж байна. Хятад улсын дэлхийд аж үйлдвэрийн роботын хэрэглээгээр ихний байруудад багтдаг. 2024 онд тус улс дэлхийн нийт суйрлуулсан аж үйлдвэрийн роботын 52%-ийг эзэлж явв. 2025 онд энэ тоо 600 мянгаас давж дотоодын роботын зах зээл 220 тэрбум юанд, ойролцоогоор 30 тэрбум $д хүрнэ гэж судлаачид тооцож байна. Үйлдвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөн нэвтэрч байгаа эдгээр технологийн өргөжөлт нь хиймэл оюун ухаантай гүнзгий уялдсан шинэ үеийн ухаалаг роботын эдийн засгийг бий болгож байна. Хятадын Шинжэу хор сансрын хөлгийг дэлхийд буцаах төлөвлөгөө өдөр хугацаагаар хойшлогдсон гэж Хятадын сансрын агентлагаас мэдээллээ. Анхны хуваарийн дагуу хөлөг энэ 7 оны 5 гарагт буух ёстой байсан ч замд нь сансрын хог хаягдал ихээр таарч магадгүй гэж үзэн ажиллагааг түр хойшлуулсан байна. Одоогоор сансрын нисгэгчид тойрог замд 6 сараас дээш хугацаанд ажиллаж байгаа. Хятад улсын баруун хойд нутгийн Жиуцян сансрын хөөргөх төвийн инженерүүд Шинжэу 20 хөлгийн багийн их дэлхий рүү буцах ажиллагааны хамгийн шийдвэрлэх мөчөд бэлтгэж байна. Хятадын сансрын агентлагийн мэдээлснээр энэ 5 гарагт болохоор төлөвлөгдөөд байсан буцах ажиллагаа нь жижиг сансрын хог хаягдал мөргөлдсөнтэй холбогдуулан хойшлогдсон гэж мэдээллээ. Чэндунг, Чэнжүнжүү, Ванжэ гэх 3 нисгэгч одоогийн байдлаар 7 сар шахам хугацаанд тойрог замд ажиллаж байгаа нь энэ юм. Буцах хөлгийн доошлох сүүлийн 10 км буюу шөхөр дэлгэхээс газар дахь хүртэлх үе шат нь бүх ажиллагааны хамгийн хүнд үед тооцогддог бөгөөд чухал мөч юм а. Энэхүү үеийг судлаачид өндөр наривчлалтай бичиж авах зорилготой байгаа. Хөлгийн хурд энэ үеэр маш хурдан өөрчлөгддөг тул төхөөрөмжийн мэдрэмж хянах чадварт өндөр шаардлага тавигддаг байна. Манай ажлын хамгийн хүнд үе бол шүхэр дэлгэгдэх мөч. Энэ үед хөлгийн хурд гинэт буурдаг тул операторуудын хариу үйлдэл үзүүлэх чадвар өндөр байх ёстой. Хоромхон зуур анхаарлаа алдах юм бол зорилтоо бүрэн алдчих аюултай. Үүн дээр нэмээд Шинжэу 20-ын буцах ажиллагаа шөнө баг гэрэлтэй хүйтэн орчинд явагдана. Тиймээс тоног төхөөрөмжийн мэдрэмж тогтвортой байдалд илүү өндөр шаардлага тавигдаж байна. Бид тоног төхөөрөмжөө олон талаас сайжруулсан. Шөнийн сул гэрэл зориулж, зураг боловсруулах алгоритмаа оновчтой болгож, сул гэрлийн дохиог мэдрэх чадварыг нэмэгдүүлсэн. Стерео хяналтын наривчлалыг нэмэгдүүлснээр камер өндөр хурдтай буух капсулыг тогтвортой хянах боломжтой болсон. Ингэснээр бид буух бүх мөч шүхрийн дэлгэгдэх үеийг бүрэн тод бичиж авах боломжтой болсон. За их өнгөрсөн 7 хоногийн турш АПЕК буюу Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг тойрсон үйл явдлууд зам Хятад улсын Аз намхан далайн бүс нутаг дахь ашиг сонирхол цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ тухай тойрсон үйл явдлууд олон нийтийн анхаарлыг татсан байлаа. Намун бид та бүхэнд үргэлжлүүлэн эдийн засаг технологийн салбарт нь болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлсэн. Эх 7 хоногийн энэ өдөр Хятад энэ 7 хоногт нэвтрүүлгийнхээ ээлжид дугаараар уулзгална.